За Монголд өнөөдөр шударгаас бүрэн дүүрэн алдагдлаа. Монголчууд маргааштай итгэл, ирээдүйдээ итгэлгүй болж хувирлаа. Энэ шударгаас гэдэг үгийг шударга байцгаа гэж гарч ирсэн ерөнхийлөгчөөс эхлээд ярьсаар байгаад үлгэлсээр байгаад сүүлдээ хүмүүс сонсох хүсэлгүй болтол нь ингэж үнгөөдөллээ. Хууль өгн хүн бүхэнд тэгшүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр Монголын нийгэмд хууль ерөөсөө тэгшүүлэхэ баяжсан. Ардын намынханд нэг янзаар үйлчилдэг. Ардчилсан намынханд нөгөө янзаар үйлчилдэг. Бүлэглэлд бол бүр үйлчилдэггүй. Ардын хүүхдүүдэд бол хатуу үйлчилдэг. Ийм одоо хууль шударгасны хямрал бол Монголд нүүрлж байна. Жишээ хэлье гэж бодчих. Сонгуулийн хорооны дарга нь ялсан намын даргын гэрт очиод сонгуульд ялуулаа үздэй шагналаа авъяагаа сууж байна. Монголчууд бүгдээрээ харж байна. Бүгдээрээ үзжил байна. Хинч цочирдохоо байсан. Монголд шударгаас ингэж алдагдаж байна. Мэтгэлзээний хүртэл жүжиг болгоо тавьчихдаг болсон. Хуучин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд дунд нэг асуулт тавиад тэгээд бүгдээрээ адилхан асуултанд хариулдаг байсан бол одоо өнөөдөр хэн гэдэг хүн нэр дэвшиж байгаагаас нь хамааруулаад тэр хүнд өөр асуулт тавьдаг болсон. Зарим нь бол төрүүлээд энийг жүжиглдэг, бүжгэлдэг, дэгэлдэг, асуултаа бэлддэг, асуултныхаа хариултыг өөрснөө зохиож тавьдаг. Ийм одоо хэлээд үзэж байгаа сонгогчтой хандаг нөө. За тэрийг дараа чийжилж хэлээ. Юу ч хэлээд мэдчихгүй. Энэ хоёр ч юм бол ерөөсөө бичээд бүр бэлдээд бүр шудраг бус мэтгэлцэн гэдгийг хүртэл хийдэг болсон байна. 60 тэрбум байна. Юу болчиход байгаа юм бэ Монголын нийгэм? Зөвхөн Улаанбаатар хотын алуун тушаалыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцах тухай улаан цайм цаг 30 минут ярьсан бичлэгийг бүгд харсан, бүгд мэдж. Нүдэн болоо чихэндүүлээ. Энэ хэргийн тухай хэн ч ярьдаг. Харин энэ шудраг ус байдлыг илчилсэн 60 тэрбумын луврыг илчилсэн хүнийг яаж барих, яаж тамлах, яаж зовох тухай ярьдаг болсон. Энэ бол Монгол шудрагаас алдагдсны бас яруу тод жишээ. Ахт мэрэгчлэлтэн хэлцээр дарга тэгээс санхүүгийн эрхтээ тэгээд дарга дид дарга гэсэн ийм үндсэн хүмүүсийг үнэлээд тэгэл ерөөсөө хитгнээс хүмүүсээ байршуулаад одоо та яг тодорхой бид бүгдийг солино шүү дээ. Ер нь бол нийслэлээс бол нэг 60 тэрбум ус байна. Тэр цаг 90 минутын бичлэг дээр байгаа 60 тэрбумын тухай ярьснасаа гадна сонгуулийг яаж луурдах тухай. Сонгуулийг луурдах байтугай өшөө олон луурыг хийх тухай. Тэр тохиолдолд хууль хяналтын байгууллагуудыгаа одоо хэн чадах юм байгаа вэ? Тэд нар бидний хамгаалж чадах юм байгаа вэ гэдэг хүртэл тухай ярьж байхад бид нар нүдэн болоо чихэнд үлээ сууж байгаа. Монголд шудрагаас үнэхээр хямралд орсон. Бохор технологиудыг бүгдийг нэгтгэсэн. Одоо бүхэл арга ажилласан. Даалгавар. За багийн аюулгүй хуулийн хамгаалалт энэ бол хамгийн хэцүү байна. Яг манай хүмүүс яг одоо том юм одоо хөндөд эхэлнэ. Тэр үед бас бидний бас хууль байгууллагын хамгаалалт бас хэрэгтэй. одоо тэр айдсан багассан. Ялагдах ном уу өөрөө үүж өчтөг юм гэж юм байдаг. Тийм шүү дээ. Эрдэнэт байгаа. Жил болж байна. Ойндоо хөрч 2-3 хүн луурдад тавцсан. 65 хүнтэй улсын хурал гэдэг нэг байгууллага. Бүтэн жил одоо ярьж байгаа. Шийдэж чадаагүй. Яасан? Бүлэглэлээ дийлэхэ байсан. Нам байхын утга учир алдагдсан. Монгол ардын нам байхын учир алдагдсан. Харчилсан нам байхын утга учирыг алдагдуулсан. Бүлэглэл гарч ирсэн. Бүлэглэл аль намч гарсан. Өөрийнхөө хүсэл, өөрийнхөө бодлого, өөрийнхөө луурыг тулган хүлээлгдэг болсон. Энэ эсрэг хэн үг хэлнэ? Тэрнийг дарамтлагдаг, шахдаг, хавчдаг, хэлмэгдүүлдэг, тонглороо оруулдаг ийм тогтолцоо бий болсон. Явсаар байгаад Монгол гэдэг улс бол 30 гэр бүлийн төлөө 3 сая хүн зүтгэдэг улс болж байгаа. Би энэ 27 жилийн өмнө ардчилсан хувьсгалыг эхлүүлж их сургуулийн багшийн ажлыг орхиж байхдаа ийм нийгмийн төлөө яваагүй юм аа. Шудрагаас гэдэг юм үнэхээр алга болсон. Одоо энийг бид нар хэдхэн хоног өмнө харлаа. Юу гэхээр сонгогчдын нүдэн дээр нь телевизийн дэлгэцэн дээр яаж лүүвэр хийж байгааг монголчууд бүгдээрээ харсан.
Одоо тэгээ ягаад цагаан хуудасад тухай яриад байгаа? Ягаад цагаан сонголтод тухай яриад байгаа? Одоо дахиад луур хийхэд жаахан халгаж байгаа баг. Тийм учраас энэ сонгуулийг хүчингү болгох энэ л орлогыг хийж байгаа. Энэ сонгуулийг хүчингү болгохын тулд цагаан сонголт буюу хэнийг дугуйлахгүй хаяхад одоо мөнгөдөг юм болно гэж ярьж байгаа. Энэ бол худлаа. Энэ бол энэ сонгуулийг хүчингү болгох гэсэн бүлэглэлийн башир арга юм шүү. Тийм учраас та бүхэн сонгуульд идэвхтэй орж саналаа өгч Монголынхаа хувь заяаг одоо өөрийнхөө гараар өөрөө оролцож шудраг Монголыг бий болгох энэ сонголтыг хийгэрэй гэж би хүсэж байна. Сонгуульд идэвхтэй оролцоороо цагаан сонголт гэж байхгүй шүү.